За гадуур хүмүүс одоо ихэнх нь сэтгэл зүйн асуудалтай буюу одоо нөгөө сэтгэл санаа дутаргүй байх, мөн ажил үйлс нь бүтэхгүй байх, хийжсэн зүйлээ орхимоор санагдах те эргэн тойрныхоо хүмүүстэй ойлголцож чадахгүй байх, өөрийгөө ойлгуулж чадахгүй байх гэдээ одоо ингээд сэтгэл зүйн одоо ийм доголдолтой олон асуудал үүсэж байгаа. Энэ ямар ч том бэ гэхээр дэлхийн 8 тэрбум гаруй хүмүүсээс гадна бүх толгойтой монгол хүмүүсийн хувьд илүү одоо сүнсэн сэрэлт гэдэг зүйл явагдаж байгаа. Одоо тэгээд сүнсэн сэрэлт явагдаж одоо цаана ямар ч шалтгаантай бэ гэхээр таны энэ орчлонд ирж төрөөд одоо хийж бүтээх зүйл гэж байгаа сүнсний хөтөлбөр даалгавар гэдэг зүйл байгаа. Энэ зүйлийг одоо биелүүлэхтэй санаж сэрэх одоо тэр хүн бос төрснийхөө одоо тэр гавьяаг би одоо гаргаач хийх ёстой зүйлээ хийгээч гэсэн сануулга гэсэн үг. Тэгээд энэ сүнсний сэрэлтийг одоо давж туулж чадахгүйгээр ганцаардаж тэ бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байх сэтгэл зүйн одоо докторгүй асуудлаас болоод амиа хорлох одоо зүйл ажиглагдаж байгаа. Тэгээд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр сүнсний даалгавар гэдэг зүйлээ таних эхний алхам хийх ёстой. Ингээхийн тулд яах ёстой бэ гэдгийг дараагийн бичлэгээр та нартай хүргэе.